За манайхаа ер нь жижиг зүйл дээр их тэмцдэг нэ том зүйл рүүгээ ерөөсөө тэмцэж чаддгүй байна гэдгийг сая татааны тоглолт маш тодорхой харуулчих шиг боллоо. 59 мянган төгрөгөө өгсөн улсууд мэдээж үүдэндээ орж чадахгүй нэг бөөнөр ууралж чинь хариуцлага нэг чинь тий та нар ийм хариуцлага үйлдэл хийлээс та баг дайрч байраа бөөнөрөө тий тэгсэр нь яагаад энэ улс орноос нь энэ одоо 59 байтгаа бүр тэ хідэн их наядаар өр хүүхдийн ирээдүгөө сулгаалж яхад ингэж олуулаад цугларч тэмцэхгүй байгаа юм бол хариуцлага нь ихгүй байгаа юм бол ерөөсөө тэрийг гайхаад байгаа. Гэхдээ энэ бол ерөөсөө манжийн засаглалын үеэс бид нар суулгасан маш том систем. Өнөө маргаашх нь хоолыг болгоод л байвал хит их дарамтлахгүй нэг гайгүй амьдраад байгаа юм шиг мэдрэмж өгөөл те. Тэгээд л байх юм бол монголчууд тэмцдэггүй. Өнөө маргаашхан хоолны төлөө л тэмцээл болоод яваад те. Карманаас нэг хүн 50 төгрөг хулгайлчвал амар хулгайч гэж хүлээж авдаг гэрнэ. Ирээдүгээс нь 50 их 80 төгрөг хулгайлах юм бол тэрийг заазаа гэдэг ингээд тоодгүй. Ерөөсөө ирээдүгээ харж чаддаггүй болчихжээ монголчуудаа. Одоо яг манангийн засаглалын үеч гэсэн энэ систем явж байна. Тэгэхээр манайхаа одоо ерөөсөө том зүйлийнхаа төлөө тэмцдэг болмоор байна.